Тусгайсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөл, шийдвэрлэх хугацаа. Монгол Улсын хурлаас 2024 оны 1-р сарын 17-ны өдөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зарим төрлийн иргэний хэрэг маргааныг тусгайсан журмаар хянан хэлэлцэхээр болж, энэхүү хуулийг 2024 оны 10-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөр боллоо. Тусгайсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний зарим төрлийн хэрэг маргааныг ердийн бусад хэрэгээс богино хугацаанд хялбар, зардал багатай журмаар шийдвэрлэх зорилготой. Тусгайсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаанд бага үнийн дүнтэй буюу худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлөслөх, түрээсийн гэрээ гэх мэт гэрээнээс үүссэн хэрэглэгч, үйлчлэгчийн тогтмол төлдөг ус сахилгаан, дулаан, үүрэн холбоо, интернет цэргийн төлбөрийг 2024 оны байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13 сая 200 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэл хамаарна. Мөн нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоогүйгээр дараах төрлийн маргаан хамаарна. Үүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө эрх битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах. Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөд тэнцэх олгуур гаргуулах зэрэг маргааныг тусгайсан журмаар шийдвэрлэх боломж бүрдлээ. Тусгайсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргааныг шүүх нийтдээ 45 хоног буюу богино хугацаанд нэг шүүх хуралдаанаар бичмэл болон цахим баримтад дулгуурлан шүүгч дангаар хянан шийдвэрлэхээр онцлогтой. Нэхэмжлэл, хариу тайлбар, холбогдох баримтаан, цаас болон цахим аль ч хэлбэрээр гаргах боломжтой. Анхан шатны шүүхэн шийдвэртэй гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно. Түүнчлэн 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн нийслэлийн хэмжээнд дүүргийн иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдаж, тусгайсан журмаар хэлэлцэх хэргийг дагнан шийдвэрлэх юм.